Лацтай өрөө подкаст нь маань тавтай морил. Байгууллагын зан төлөвийн судлаач Жадамбагийн Сэлэнгэ захиралтай хамтдаа ярилцъя. За таны өнөөдөр мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдрийн бидний ярилцах сэдвээр бодол гэж юу болох, бид юуг бодол гэж ялгах хэрэгтэй тухай ярилцсанаа. Сүүлийн үед манай залуучууд их сайн чанартай ном зохиол, уран бүтээл унших болж уран зургийн галерей залуучууд сэхэднүүдээр бас дүүрэн байдаг болжээ. Зураг телевизээр ч гэсэн үзүүлэх харуулт киноны бодлогоос бодож гаргадаг болсон юм шиг харагдаад байгаа. Ингмар Бергман, Тарковский, Акира Куросава, Федерико Феллинигийн кинонууд үзүүлж гаргадаг болсон байна. За, Eurovision-ийн тэр 7 дугаар суг дээр Централ телевиз дээр гарчиг гэд бас нэвтрүүлэг зам Парадисо гэд кино болонгаар тэг сайн чанартай ихсэн кинонуудыг тайлбарлаж бас шүүгчлэгчдийн үзэл бодлыг сонсож ярилцдаг болсон харагдаж байгаа. Тэг бидний одоо сүүлийн 90-ад оноос хойш 20-30 жил үзэж сурсан, дассан дүрс хөдөлгөөн биш. Арай илүү өмнө ашиглаагүйсэн магадгүй тархины төрцөг болонгуудыг хөдөлгөөнд оруулаад ажилуулад байгаа юм шиг тийм бодол төрхөөр кинонууд харагдаад байгаа. Ер нь сайн зохиолыг 100 хүн уншихад 100 зохиол төрдөг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр ялангуяа хөгжлийн одоо өнөөдрийн ийм үед их сайн одоо бодол санаа төрүүлэх, их сайн бодол санаа төрж иж ойлгох хэрэгтэй уран бүтээл дэлхийн түвшний чанартай чансаатай тийм уран бүтээл нүд баясах чихний юм уус тийм хөгжим уран бүтээл бас үзэх харах сонсох боломжтой байгаад бас их биетүүдийг бас олон баяртай байгаа болов гэж бас хараад байгаа. Джеймс Жойс 20 дугаар зууны их үед амьдарч ирсэн хамгийн мундаг гэдэг замун хамгийн одоо өндөр босралтай зохиолч тийм нэг гэж юм шүглэгдэг байсан. Үйлээс хэсгээ зохиолын Монгол хэл дээр харин их сайн одоо хөдөлмөр гаргаж орчуулсан байна гэж харагдсан. Бас уншиж үзсэн. Тэгээ үлээс хэсэлхоор бодлыг юу гэж тодорхойлж ийн гэхээр нэг тийм тас хийсэн мэдрэмж гэж ингэж бичсэн байл л дээ. Тэгэхээр бид заримдаа бодол гээд тархинд байгаа бужигж байгаа тэр болгоныг бодол гэдэг. Магадгүй тэр тархинд болж байгаа үйл явц болгон бодол биш болтой юм шиг байна. Тэгэхээр энэ бодох, төсөөлөх, эргэлзэх хэмжээний бидний толгойд эргэлдэж байгаа бүх зүйл бодол ер нь бол биш. Тий, яг. Миний өмнө уулзсан эсвэл өчигдөр уулзсан хүний яриа тэрэнд магадгүй ингэж хариулт үзүүлэх байсан байна. Эсвэл өөртөө ярьж байгаа монолог хэсгүүд эсвэл бужигнаа, манан бодон зүү зэрэглээ шиг толгойд болж байгаа бүх энэ уурсгал юмнууд тархинд эргэлддэг. Тэр энийг бас бодол гэж тэр болгон бас хэлэхээргүй юм шиг байлээ. За ялангуяа одоо аргагүй ихэнд үйлдэгдэж байгаа театр одоо монолог тэр хэсгүүд тэр бодол биш зөвхөн бодохын өмнөх сэрэл одоо тархины одоо тархинд дохиогч байгаа тийм мэдээллийн урсгалууд яваад идэх болтой юм шиг байлээ. Тэгвэл энэ бодож чаддаг хүн эсвэл боддоггүй хүний хоорондох ялгаа эсвэл яг ямар үед хүн өөрийгөө эсвэл яг бодож чадж байна вэ гэж одоо бодох хэрэгтэй юм байна. Бодоход зайлшгүй цаг гарах хэрэгтэй юм байл л дээ. Одоо бид нар ном уншин нэг сайн кино үзнэгээд цаг гаргадаг. Тэр шиг бодох маш олон янзын тийм жижиг аргачлалууд, бодох юм жижиг зорилтууд чиглэсэн өөрөөс методууд байх шиг байдгийг. Тэгсэн одоо бодоо сурцсан толгой ялангуяа хямралын үед эсвэл зөрчил бэрхшээлийн үед бодоо сурцсан тэр аргачлалуудаас ашигладаг. За бодож сураагүй бол болцсон хамгийн эхлээд сэтгэл хөдлөлөө сонсоод уур урчин, гомдож гин, дургу урчин, эсвэл намайг уурлуулж гин. Иннээс болоод ингэжлээ гэсэн тийм буруу шахах ч юм уу тийм эмоц, сэтгэл хөдлөлүүд, сэтгэлийн дотор хөдөлгөөнүүдээ эхэлж чагнах нэг тийм магадaltaй болтой юм шиг байна. Магадгүй одоо компани, улс үндэстний хувьд гэсэн бодоо сурчсан тэр тавцсан дээрээ дараагийн бодох эргэлтээ их хэрэгсэн одоо бүтээгчтэй, эрч хүчтэй тийм энерги эргэлтэнд орж явдаг юм шиг
гэж бодогдоод байгаа. Тэгэхээр яг бодол гэхээр үр дүн гардаг тодорхой бодлыг яг бодол гээд бусад загсралын хөдөл мэдэрч байгаа бодлыг бодлуулах зүгээр юм сэрц гэж ойлгох юм байна. Тийм гүн сингэр далай ч юм окторгууруу тийм гялалтсан аян цахилгаан загч байгаа юм шиг их тийм гүн нэвтэрч ордог юм ил бодол гэдэг юм болов уу гэж хүмүүсийн битсэн юм тэрийг хараад бодоод байгаа. Шинэ төрүүлсэн Джеймс Чойсийн үеэс хэсгээд одоо том байна. За түрүүнийсэн тэр одоо Андрей Тарковский, Ингмар Бергман гэдэг хүмүүсийн одоо кинонууд байна. Федерико Феллини энэ хүмүүсийн нэрээ дуртгал өдрийн тэмдэглэлүүд нь Монгол дээр орчуулагдсан юм билээ. Тэгээ энд бас их олзуурч бас баярлалаа. Монгол хэлээр авч юмс их боломжийг сайн орчуулахтай гарсан санагдаад байгаа. Өөр хэл дээр Совбруутай найзуулж дараалсалтай гол санаа гарах гэдэг юм их чухал байдаг. Тэр ийм зүйл бас уншиж өөрөө зайлшгүй бэлдэх энэ цаг зав гарах хэрэгтэй юм байл л дээ. Тэгэхээр зөвхөн өдөр удаа ажиллаа хийгээд сарыг салингаа аваад гэр бүлийн төлөө нэг нийтлээ явж ийн гэдэг ингээд одоо орой ингээ амардаг тийм ээ. Энэ бас буруу амьдралын хвшил юм шиг үлээ. Мэдээж ажлын амьдралаа залгуулна, ойр дотоо хүмүүс цаг зав гаргана. Гэхдээ зайлшгүй одоо бодоход цаг зав зарцуулж юмээ чинь илүү одоо ирээдүйдээ өөртөө бий болгож байгаа, өөртөө хамааралтай хүмүүс бий болгож байгаа. Нэм үртгэн энэ бодож байгаа. Энэ бодол дээр л дараагийн ирээдүй олон жил үнэлэгдэж цойрны тавигддаг. За тэгвэл өдөр тутмын бидний авч буй мэдээлэл бүхэн бидний бодолд хэрхэн нөлөө үзүүлэх боломжтой вэ? Яг үнэ. Тэгэхээр одоо муу тоогоочвол хүний ходоод одоо шууд маргааш нь оройн ч юм уу мэдрэхтэйгээр муу хоолыг хийвэл тэр маань реакц шууд гардаг тийм ээ. Нэг аюултай юм тархинд орсон энэ муу хоол, муу тэжээл үр дүн маргааш гардаг их урт хугацаанд илэрдэг. Тэгэхээр өдөр тутам бид нэр авч байгаа мэдээлэл эндээ цензур тогтоож өөрийгөө махалж, өөрийгөө сайн шахаж шаардаж, өөртөө хяналт тавьж явахгүй бол ялангуяа одоо бидний өнөөдөр амьдарч байгаа энийг юм хэрэгцээгүй одоо маш хямдхан даастаа одоо би одоод муутахаар тийм тархины хоол тэжээл хаасаг бол харагдаад байгаа юм. Зөвхөн одоо монголч биш энэ ихсэн сэтгэлгээний хүмүүс олон улсад бас Америкч, Европт ярьдаг юм билээ. Уг нь анхын сошиал медиаг мэдлэгийг түгээх зорилгоор бий болгосон гэж уг нь ботсон. Тэгсэн харамсалтай нь өнөөдөр зөвхөн ардын аман зохиол хэлбэрлэлээр хэлдэг байгаа. Эндээ бол мэдлэгийг түгээх ч юм уу, мэдлэгийн хүртээмжийг жигд байлгах гэдэг асуудал бол маш бага суурь эзэлж байгааг харамсаж байна гэж бас ярьж бичээд байгаа. Тэгэхээр энэ бас манайд бас юм болов гэж бодож байгаа. Болж игэл өөртөө одоо цагийн аудит хийх гэж ярьдаг юм да. Ямар юм одоо хичнээн цаг минутыг зарцуулж ийнэ гэж тэмдэглээд үзэх юм бол бид нар Facebook ухах одоо түрүүнээс юм хордлого болохоор тархины хоол тэжээл маш их цаг зав зарцуулдаг юм байлээ. Тэгээ бүр энэ маань бүр ялангуяа залуучуудыг бүр буруу юм руу чиглүүлээд голдрол руу гаврсгаад идэг. Тэгэхээр өнөөдөр харьцсан одоо 20 30 40 жилийн бидний залуу үетэй харьцуулбал чанартай мэдээлэл авах боломж нь асар их нэмэгдсэн. Бизнес салбарт ажилладаг хүмүүс бол зайлшгүй одоо шин Bloomberg-ийг одоо оруулаад ирсэн байгаа юм ээ. Deutsche Welle бол англи хэлээр гарч ийн. Европын ер нь нэг тийм их сайн одоо хэм маягийн мэдээлэл бас цацдаг. За дэлхийн хэмжээний агентлагууд BBC, за мод Америкийн CNN, Fox News ч юм уу. За Азийн NHK бол одоо маш сайн нягт хий багтай тийм мэдээ нэвтрүүлэг баримт кино гаргадаг юм лээ. Тэгээ нэмээд зайлшгүй л одоо бас тойрч болохгүй нэг юм бол зайлшгүй сайн чанартай ном унших юм байл л дээ. Тэгвэл бүх хүн бодох ёстой юу? Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр ингээд зарим хүмүүс ингээд боддог юм гэж тустай байдаг. Зарим хүмүүс юусоо бодохыг хүсдэггүй гэх мэтчлийн зүйлүүд аяг гарч ирдэг. Тэгэхээр таны хувьд энийг юу гэж боддог вэ? Яг өдөр тутмын ажил амьдралаа залгуулад явах тэр төвшөнд бодох чадвархан тийм хэмжээний байвал тэрнтэй сэтгэл хангалуун амьдарч болно. Аль болохоор ялангуяа бизнесийн салбарт төрд ажиллаж байгаа хүмүүсийн бодлын бүтээмж нь өндөр байжиж тэр хүмүүсийн гүйцэтгэл өндөр байна. Яг зүгээр дандаа өндөр бүтээмжтэй бодоод ах хэцүү байж болно л доо. Жишээлх юм бол стресс ч юм уу одоо сэтгэл санаа тавгүйрхс үед бүр аль болохоор гүйцэтгэлгүй ярих, баг гүйцэтгэлтэй ярих тусам тэр хүмүүсийн стресс тайлагдана. Гэтэ энэ хэсэг хугацаанд л үргэлжлэдэг юм шиг үү тий. Тэгээ дараа нь болж игэл одоо ялангуяа хүн амд эзлэх бүтээмжтэй боддог, гүйцэтгэлтэй боддог хүний тоо хэсэг тусам эдийн засгийн бүтээмжийн нөлөөлдөг зөвлөл л доо. Тэгэхээр сүүлийн 17 жил хийгдсэн байгаа дэлхийн эдийн засгийн форумын судалгаан сараад хахад
манай боловсролын чанар одоо төдийлөд ахихгүй байгаа хэцүү харагдаад байгаа. Энэ маань одоо юу гэдэг per capita одоо 1000 ноногдох тэгсэн боддог хүний тоог төдийлөлд олон байгаа толботой байна. Харьцан одоо бизнес эрхлээ явьж байгаа хувьцаа эзэмшигч бизнес эрхлэгчид за удирдлагад байгаа хүмүүс бодоо сурчсан байдаг. Тэр магадгүй ажлын амьдралын шахалтаар бодхоос өөр аргагүй төрдөг боддог. За мөн одоо удирдлагад байгаа хүмүүсийн тийм байгаасаа гэж хүсдэг. Гэтэл тэр хүмүүс нэгээд их хойно хоцорчихсон. Тэгээ шууд нэг ажилбар руу орж хийж гүйцэтгэдэг тийм төвшин бай харагдаад байгаа юм. Нийт одоо ажилтан стаффын бүрэлдэхүүний магадгүй одоо 80% ч юм уу. Тэр болж игэл тэр төвшин боддог. Тэгээ бодоход цаг зарцуулдаг. Тэгээ тэр системжсэн байвал одоо компани гарц тэр дунд одоо мөнгөн гарцтай өндөрлөг авах л та. Ер нь 21-р зууны менежерүүдэд тулгарх 4-5 гол одоо компетенцтэй одоо чадамж хэдэн зүйлийг шаардаад байна гэж харагдаад байгаа юм. Тэгж өөрийгөө өөрчлөх, өөрийгөө удирдсан зохион байгуулах ур чадвар цааш таацсан. Хамгийн түрүүнд одоо тавьдаг шаардлагыг болно. За мэдээ бусдыг удирдсан зохион байгуулах. За датаг удирдсан зохион байгуулах. За тэрийг ажил дээр хэрэглэх чадвар гэдэг байгаа. За энэ нөгөө бид нар бодлоо яаж зэгцтэй бодож сурсан байна. Амьдрал дээр хэрэгжүүлж энэтэй холбогдох асуудал байна. За тэгээд бүтээмж эргээд хэмжих гэж байгаа. За цаашгүй хэмжүүртэй байх хэрэгтэй байна. Ийм 4-5 төрлийн чадвар шаардж байгаа. Тэрэн зөвхөн одоо удирдлагын төвшөнтэй болохоор хийдэг юм биш болж өгөл одоо менежер одоо ахлах ажилтнуудын төвшөнд бас бодох тусмал уу сайн баг. Бодох гэдэг нь боловсралтай бүрэн хамааралтай гэж ойлгож болох уу? Боловсролын яг шууд одоо хэдэн жилийн дараах тусгал нь өөрөө одоо нийгэмдээ гараад ажил хөдөлмөрлөлтөд явж байгаа хүмүүсийн одоо бодож байгаа дүр төрхөлтөө. Тийм учраас боловсролын өөрийнх нь философи, боловсролын алсын хараа бүр олон жилийн өмнөөс тэгж одоо гаргаж боловсруулад тэгээд дараа нь 50 жилийн дараа ийм хүмүүс манай нийгэмд амьдарч манай нийгмийг авч явна гэдэг тийм дүр зураг хамгийн их гардаг юм байл л дээ. Шинэ Сингапурын боловсролын томилгооноос тэрийг харсан. Яг тэгэхээр боловсрол дээр манай үндэстэн оршин тогтнож байгаа учраас манай боловсролын тогтолцоо бүх түвшний хүмүүсийг боловсруулах бөгөөд одоо цаашдаа өөрөө биеэ дааж боловсрол эзэмших чадхад сурахад оршноо гэдэг би яг магадгүй үг хөгчлэн зөв хэлээгүй ч магадгүй. Тэгтээ гол агуулга нь ишиж хэлдэг юм байна лээ. За муу одоо бас Финлянд гэдэг улс байгаа. Яг тийм жижиг улсуудыг иш татаад байна гэхээр Америк, Япон, одоо Британи, Германи гэдэг мэдээж одоо олон том одоо гоё юм жишг болсон улсууд байна. За бидний хувьд бол одоо жижиг улс тийм ээ зөвгөлээ. Тэгэхээр өөрсөндөө ажил ижил нөхцөл байдаг улс орнуудын жишээ, ялангуяа боловсролын чанар, арга аргач жишгийг бас харуул зүгээр юм болов уу гэж бодоод идэв. Тэгвэл нэгэн сонирхолтой асуулт болоход ихэвчлэн та бодох сэдлийг хаанаас авдаг болон та өөрийн ажил мэргэжилтэйгээ холбоол хэрхэн бууж байна вэ гэдгийг их сонирхолтой санагдаж байна. Чи тэр өмнөх подкастаар ярьжсэн нэг хөтөлбөр нь эргэлзээ юм болов уу? Тэгэхээр эргэлзээ магадгүй айдасраа болохоор хөтлөхгүй, сөрөг зүйд рүү хөтлөхгүй, эрэг хөшүүр болох зорилгоор санаа зовох, зөв юм руу санаа зовох янз бүрийн л одоо бизнесийн байгууллагууд байна. Тэгэхээр сургалт хийгээд бүтцэд өөрчлөлт оруулаад, гүйцэтгэлийн үндэгэнд өөрчлөлт оруулаад төдийл одоо өөрчлөлт гардаггүй газар олон байдаг юм байл л дээ. Бизнес эрхлэгчид тэр төвшөнд хамгийн эхлээд бид нар тэдний амаар үйлдэл илэрхийлээгүй байгаа хүсэл эрмэлзлийн гаргуулад ойлгочих юм бол дараа нь ямар голдролоор яаж явуулахад зөвлөж хамтарч ажиллах боломжтой вэ гэдгийг бид нар тодорхойлох хэрэгтэй. Сургалтаар ч юм уу, хүний нөөц үйл ажиллагаа, маркетинг, одоо борлуулалт ч юм уу те. Одоо ийм төвшөнд ажиллаж болно. Гэхдээ энэ их богино хугацааных юм билээ. Аль болохоор тэр хүмүүсийн одоо өөрт нь байдаг хүсэл эрмэлзэл чанарыг ойлгосноор бие даас үдэл санаа бий болоход бид нар туслах юм билээ. Тэгэхээр ялангуяа манайд Монголд энэ бүлгийн бие даасан өөрийн гэсэн үдэл санаатай тийм бүлэг хавар юм билээ. Дандаа одоо голцоо эндээс авсан ч юм уу. Дуураймал эсвэл одоо зөвхөн зорилтын төвшөнд баригдахаар тэр маань ойрын зүйлийг зэгцлэхэд бол хэрэгтэй тийм ээ зорилго. Гэхдээ үдэл санаа үүсгэхэд бол тэр тус болохгүй дээ. Тийм бүлгийн үдэл санаа үүсгэхэд бас хамтарч ажиллаж энэ чиглэлээр яваад дараа нь доошоо нэвчүүлэхээр бодлын гүйцэтгэл маань доошоо сууж эхэлдэг юм шиг бас харагдаад байгаа.
Тэгээ энэ маань суурь яалтчгүй л одоо хамтраад хоёр тал бодоол. Тэгэл уулзаад би нэхэн гэрийн даалгавар шалгаад тэнийг дараа нь яаж томьёолох вэ? Яаж одоо томилгоо гэж тодорхойлох вэ? Яа алсын арга айлтанд нь одоо буулгаж өгөх үү? За энийг одоо их ойлгомжтой болохын тулд яаж одоо үнэт зүйлсийг хөрвүүлж хүмүүст ойлгомжтой болгож харуулах вэ? Гэт энэ хамгийн их бодох процесс маань дээрээс их сайн нэгтэршээд одоо швейцар бяцлаг шиг гэдэгтэй. Тэгээ ингээд явчихаар доошоо төдийл одоо их сайн одоо бодож амжаагүй хүмүүс дээрээс цэгцэрсэн бодол санаа хүрэх хэрэгсэн. Хүрдэг юм шиг харагдаад байгаа. Тэрнээс одоо бол ялангуяа бизнесийн зах зээлийн өрсөлдөөн бол дангаас тоо баримт ч юм уу одоо борлуулалт санхүүгүүд одоо тоо үзүүлэлт өсөлт өрсөлдөөн бол биш шүү дээ тийм ээ. Цаана л дандаа үзэл санаа байна. Нэгэсэндээ таныг бодуулах энэ сэтлийг авахнд нэг талын эргэлзээ гэдэг зүйл амар том төлөвлөс болдог. Эргэлзээ гэдэг зүйлээр тоглол Яг тэгж хэлсэн яг үнэ тийм. Тийм. Бас миний линкдэндээс уншсан бууцсан юмны нэг л дээ. Тийм. Өнөөх асуултан дээр тэгж байсан. За тэгвэл та амьдралынхаа энэ цаг хугацаанд хэрэг хугацааг өөрийн бодолтой өнгөрүүлсэн гэж боддог вэ? Яг нь залуу байхад энэ тэндээ суулдаг, дуурайдаг, эсвэл хин нэгнээс үлгэршээ авч явдаг тэр чинь их бас буруу биш байх. Гэхдээ одоо бидний ялангуяа амьдарч байгаа нийгэм өөрөө нүүдлийн ийм соёлын байдлаас суурьшмал ийм иргэншил соёл руу шилжих шилжилт үе байгаа. Тэр магадгүй энэ 50 жил 100 жил маань энэ бодохын өмнөх тарчлааны ийм одоо үе байж магадгүй. Тэгээд яг уу Европын хуучин социалист гэдэг одоо оронд сураад явж байгаад ер нь ямар их тийм нягт бодол санаа эргэн тойронд эргэлддэг юм бэ гэж хараад хамгийн эхлээд тэрэнд цочирдсон гэх юм уу да. За тэгээд дээр нь бас ер нь залуугаас энэ еврей оюутнуудыг сонирхдаг ус еврей оюутнуудыг ажиглаж байгаа. Маш олон зуун жил ингээд давнаад явчихсан бодлын үргэлжилт үр хөврөлн тэр хүмүүс хүрсэн гэдэг юм л. За мөн одоо бид нар залуу байхад яриад нийлддэг байсан. Би нэг Унгарт оюутан байсан. Зүгээр энэ өнгөө л доо тийм одоо энэ дэм шоглоо маягийн нэг еврей оюутантай 3 унгар оюутан тэнцэнэ гэдэг. За тэгсэн армянчууд ямар ингэсэн чинь нэг армянтай 3 еврей тэнцдэг гэдэг. Одоо тэр ухаан гэдэг маань нэг хүний амьдралд одоо шин би 50-д насцсан хүн байлаа гэж 50 жил дүүсч бий болдог гэдэг бол биш шүү дээ тийм ээ. Тэгээ зарим залуучууд би ном уншдаг, хүний ярианаас суралцдаг гэж яриад байгаа нэг л гомой үгэлтэй шин би одоо 50 жил амьдэрсэн тэрүүгээр хүнсаа сурахгүй яваа гэвэл тэр шиг том энэ төрөл байхгүй. Тэр магадгүй 5000 жил хөгжсөн тэр мэдээлэлээс бид нар аль хор их тийм нягт их сайн одоо нягтарш сайтай чанартай мэдээлэл авах юм бол их одоо дараагийн олон жилийг товчж болдго юм байл гэж тэр еврей армян оюутнуудаас харсан. Тэгээ Монголдо болч ирэхээр юу хамгийн санаа зовдөг вэхээр их тийм бодлын сэрэг байдал. Айгүй тийм сэрэг нийгэм даяараа одоо бодолт их бага ачаал өгдөг. Тэгээ тийм одоо хямд төсөр хийц муутай бодол бид нар маш их орон зай гаргаж өгдөг. Тэгээ тэрнээс болоод сайн бодоогүй ч юм уу зөвхөн одоо олон түмэнд одоо ил харагдахад одоо ил гаднаа өнгөн талдаа таалагдах юм шиг мэдээлэл тийм хүмүүсийн яриа ном зохиол хурдан тархдаг. Тэгээ өнгөн талын юм бид нар хавтдаг, хуурдаг, тэрэнд дууралдаг. Тэрийг тойроод эргэлдээд байгаа харагдаад байгаа юм. Тэр нэг сэтгэл хөдлөл талтай мэдээлэлүүд аягүй хавтдаг. Өнгөц. Тийм. Одоо хүний шууд сэтгэл хөдлөл нөлөө үзүүлэхээр тийм мэдээлэлд аягүй ордог гэсэн. Тэр сайн одоо зохиолчдын бүтээл ч юм уу гэсэн орчуулгын яг уншиж маш сайн байгаа. Ялангуяа одоо 26-аас доош насны залуучууд маш одоо ийшээ чиглэж харагдаж байгаа. Энийг харахаар одоо бөөн баярал харагддаг. Номын лүгээр орох ялангуяа англи номын сэсэр залуучууд маш их авч үзэж уншиж байгаа харагддаг. Тэр нь өөрийнхөө яг ойлгохгүй байгаа зүйлээ илүү ноцолдох нь илүү үр дүнтэй юм байна гэж бас ойлгож болох уу? Тэгээ нэг залуу яг наад үгүйч хэлж ирсэн гэж санаанд орчлоо. Манай авгаа өч одоо ойлгохгүй жил энэ одоо Тарковскийн киног л байн үзээд байгаа 10 удаа үзлээ. Уу юм ойлгож байгаа юм уу чи гэдэг. Тэгээ нөхөр нь юу гэж хариулсан гэхээр бас ухаантай хариулт. Харин би ойлгохгүй байгаа учраас ойлгох гээд үзээд байгаа маа гэж хариулсан гэдэг. Ялангуяа тийм сайн юу гэдэг уран бүтээл бол нэг үзээд ч юм нэг уншаад бухад бэрхэл юм байл л дээ. Тэгэхээр тэр хүний амнаас гарсан хүний ухаанаар нь тэр бүтээлийг ойлгоно гэдэг өөрөө хүнээс хөдөлмөр хөлс хүч бас өмнө автсан байгаа мэдээллийн суурь шаарддаг болтой юм шиг байна.
Таны бодол оюун ухаанд одоо хүртэл хариулт үр дүн олдоогүй бодол байдаг уу? Түн бомол байгалийн үзэгдэл бид нар ойлгохгүй байгаа зүйл за метафизикийн юмнууд байдаг. Магадгүй одоо өвөлтэй холбоотой ч юм уу те. Одоо Хайдеггер гэдэг философчин хэлсэн өвөл бол хүний одоо хамгийн их тийм чухал хүчтэй мэдрэмжүүдийн нэг гэдэг. Тэнд холбоотой уран бүтээл чинь 28 онд гарсан Гигэ Йоханна гэдэг кинонд дэр анхудаа их хүчтэй онж тавьсан юм билээ. Тэгж тухайд нэг юм их одоо эсрэг үстэй тулгарсан. Тэгээ энэтэй холбоотой бодвол одоо бас сүүлийн яагаад манай одоо энэ залуучууд их амархан амиа юу гэх юм амар альтерч ороод энэ санаа зовоол бас бодогдоод байгаа юм л та. Одоо уг нь Jordan Peterson гэдэг хүний амьдралын 12 дөрвөн ном дотор байна лээ. Хүн эргэлхийлдэггүй бол болохоос боломж бол бидний эргэн тойронд байдаг. Түн бомон боломжийн арга замуудыг бид нар санал болгож идэг гэдэг. За бас нэг өөр нэг терапевттэй үг байгаа. Маш боломж өгн бидний эргэн тойронд байдаг. Өөрөөр хэлбэл бид нар боломж гэдэг нэртэй вант тулсад амьдарч идэг юм аа. Тэгээ тэндээс арга зам олохгүй ингэж одоо тааруу арга зам сонгодог нь одоо их харамсалтай яа гэж. Тэгээ гих методоо боддог бас нийгэмдээ санаа зовдөг эргэлздэг юм одоо ч гэсэн билтэй. Тэгсэндээ өөрийнх нь үдийг өөрөө л тагалцдаг. Тэр нь яг мэдлэггүйгээсээ болдог гэж ойлгох юм байна. Тийм бас босралтай мэдлэгтэй холбоотой ойлголтууд байна. Хүний бодол гэдэг бусад амьд бие организм дундаас хамгийн том ялгаатай болгодог зүйлүүдийн нэг ялтч юм уу? Харин үүнийг зөв ойлгож зөв ашиглах нь бидний юунд хөтлөх боломжтой вэ? Мэдээж маш олон зүйл биднийг хөтлөх боломжтой. Гэхдээ таны хувьд яг онцолж хэлэхээр хүн заавал бодох шаардлагатай гэдэг шалтгаан ч юм уу? Бодлын үнцэг нэгдүгээр тэлэгдээд ах тусам нийгмийг хөндлөх, олж харах тийм үнцэг хараа ертөнц тэлэгдэнэ. Их олон гой өнгө харахаар өмнө бодоагүйсэн, үзээгүйсэн тийм дүрс үзэгдэл юмсыг нүдэндээ хараад эхлэхээр их баярлалаа. Тэр уг нь их тийм гоё, тийм баян үзэж харах, амьдрах юм ихтэй ертөнцид бид уг нь амьдраад ах шиг байна. Тэгээ заримдаа хүмүүс яданггүй тэр одоо их ном уншиж яадгийн зүгээр ингээд юм заалгаад болчих штеп. Заавал тийм чанартай кино үзэх хэрэг байгаа юм уу? Тэр хүн өөрийн амьдралыг л улам баялаг их гоё таашааж одоо амьдрал гэсэн үг л дээ. Тэр бусаж юмс өөрийгөө тэр их одоо бодоо сурцсан ч юм уу? Хүний өмнө ингээ өчхөө болгож өөрийгөө дэлгэж байгаа юм шиг санагдаад байна. Одоо ингээ хэрвэхээ дэлгдэг шиг мэдлэгийн өмнө бууж өгөөд тэр хүний өмнө байсан бүх юм аа нууцаа дэлгэхээр бодол тээсэн тэрийг олж харна гэдэг өөр их гоё таашаал. Тэр хүний тэрх угаасаа л эргэлхийлж идэг тийм эрхтэй юм билээ л дээ. Дандаа ингэ тэмтэрч идэг. Энэ аймаалчны тэмтрүү шиг. Тэрийг олж хараад тэмтрээд уг тэр байгаа сонирхох гэсэн тэр сониуч тэмтэрсэн тэр тэмтрүүлийг чанартай мэдээл олж авах. Тэгсэн бодох гэж хичээх, тархи хагартал, толгоо өвдтөл бодож үзэх гэж зовоох нь уг нь тийшээ тэр байгаа эрчим хүчээ чиглүүлвэл хэсэг хугацааны дараа бодос орно. Их олон хүний ойлгохгүй байгаа юмыг хараад хүртээд ойлгоод мэдхээр их л одоо тэр хүнийг л баян болгож байгаа л идэм шиг байл л дээ. Тэгвэл яг юмсыг бодож тунгаа сурахын тулд бид юу хийх ёстой юм болоо? Зайлшгүй тойрчлохгүй юм бол яалтчгүй л одоо унших ёстой юм бил. Зайлшгүй гэхдээ яг тухайн бичсэн зохиолчийн нэгдүгээр тэр ямар орчин нөхцөл бичигдсэн байна. Тэр бол зайлшгүй харах хэрэгтэй байх л та. Тэг ямар ертөнцийг тань мэдэх үзэлдээр сувирлагдсан байна. За тэгээд нэг үг харлаа гэхэд тэр үгээ тухайн параграф манайх цогцлбор гэсэн үгээр орчуулад байгаа бах тий. Тэр цогцлбор дотроо яг юу гэсэн үг болохыг ойлгох. За тэгээд тэр номны бүлгийг ойлгоно. Тэгээд тэр номыг ойлгоно. Дараа нь бичигдсэн зохиолчийг ойлгоно. Зохиол бүтээлээ бичигдсэн цаг үе хугацаа тэр ямар одоо нийгмийн үзэгдэл дор бичигдсэн байна тэрийг харна. Тэгэхээр сонгож гэж төсөж болох юм байна л да. Гэдэг нэг үе үеэр нь нэмдэг шиг. За жишээлх юм бол хийж байгаа ажлаа эхлээд ажлын байрны зорилгыг ойлгох гэж хичээх. Тэгээ салбар тэгээ олон улсын төвшин дээрээдүрөд орж 50 жилийн дараа энэ ажил мэргэжил хаана атсан байх боломжтой. Энэ ажил мэргэжил маань яаж ч миний ур чадварыг нэмж би тэр ур чадвар тархит хэлсэн толгой тархин дотор чанараараа яаж гэрүүлтэй авь нэмэр оруулж нэгэ бодвол бас их утгагүй зөвхөн урдх ажиллабараа хийгээд удирдлага нь жоохон өргөн үрийн дараач хийхээр бас гайхаад зарим залуус сэмлүүлээд гомдоод байгаа бас харагдаад байгаа юм. Тэгэхээр гомдох биш
өөргөө томсох гэсэн тэр сорилчүүд тий. Тэгэхээр тэр сорилтанд дүүцэж томрохгүй ялангуяа тархиад хамруулж чадахгүй бол мөнхийн тэр байсан үе тэр үлдэнэ. Арнольд Тойнбигээд түүх бичлэгийн тухай маш том судалгааны том 6 битвий 8 битч үлээ. Тэрний нэг бит Монголд орчуулагдсан байгаа. Тэгээд тэр нэг гол дүгнэлт бол тэр шүү дээ, хоёр гол дүгнэлт хийсэн. Нэг нь бол улс үндэстэнч бай, хувийнч бай, пүүс компанич бай ирж байгаа сорил чаленжийг давахгүй бол тэр төвшөндөө үлдэнэ. Тэгээд иргэн шил хувийн компани өөрөө тусдах гэсэн үгтэйдэг, амиа хорлдог гэж. Тэр харин гой сэтгэл сэргээсэн юм ирж байгаа одоо сорилтыг, чаленжийг хамгийн одоо сайн өөр дээрээ дуудаж аваад, цээжин дээр аваад тэр шийдвэрлэж чадсан их тийм сайн чигээр Чингис хааны чиг гэдэг юм лээ. Тэгсэн настайдаа эцгийг алдсан. За Овг аймаг тарж моторсон. За дараа нь яаж тэр Овг аймгаа ирж нийлүүлэх гэж ямар их одоо их бэрхшээлийг туулав. За дараа нь бүс нутагтаа манай одоо өөрх нь улс үндэстэнд аюулгч хөрвүүлж ясан улс үндэстнийг дарж өөртөө нэгтгэж. За дараа нь тэв дэлхийгээр одоо тэр үзэл санаагаа түгээж явсан жишээ бол Чингис хааны жишээ байна. Тэр ялцчгүй тэр тухайн сорилтыг давхад тэр болох нэг номерын зэвсэг бол хүний одоо бодол юм л да. Түрүү яг уншах гэж хэлэх дээр бас нэг асуулт гарч ирлээ. Одоо ингээ бодоогоос болоод хүн ингээд нөө зохиолч юм уу тухайны зохиолж байгаа хэлж байгаа үгийг шууд хүлээж аваад буруу зүйлд ашиглах тохиолдлууд ерөнхийдөө гардаг бол маш зүйтэй. Тэр манай өнөөдрийн нөхцөл бидний гэрүүл сургуулийн орчинд авч байгаа мэдээлэл бид нар дэлхийн одоо жишээ болсон хамгийн одоо сонгодог X оюуны хувийг тээсэн бүтээл уншаад одоо тэдгийгсэн бэлдэхгүй байна л да. Одоо залуучууд маш ярьдаг болсон байна. Одоо маш сайн шалтай. Достоевскийг хэрэг хүн уншихаар шийдэх юм бол зайлшгүй одоо тухайн нөхцөл за тэгээд Достоевский гэж үний итгэж биширч явсан. Тэр үзэл санаа ертөнцийг одоо тань мэдэх тэр ойлголтыг бид нар мэдчихэж уншихгүй бол нэг үгийг бид нар одоо яг энэ байр суурин дээр Монголд энэ боловсруулалтын бид нар төвшин тавцсан дээр зогсож байгаа ойлгох юм бол үг нь тэр утга нь их эсрэгээр ойлгохдоор юм бий. Шинэ одоо идиот одоо солиот гэдээ орчуулсан баг маанк гэдэг хоёр хэлбэрээр тийм. Бидний ойлгодог идиот биш тэр өөрөө философийн гэгийн дүр шүү дээ тийм. Тэр үзэл санаа тэр юм ойлгохгүй бол зохиол уншихтаа зөвхөн үйл явдлыг нөгөөд уншичдаг. Тэгээ тэрнээс болоод ингээд бага ном уншицсан үйл явдал уншицсан байгаад байгаа хэрнээ. Гол санааг нь ойлгохгүй тэгэл тэр одоо томроогүй л байна гэсэн бодлын санаа. Тэр олон хэрэгцээгүй юм ойлгохгүй 100 ном уншиж байгаа. Түрүүний ярьсан нэг номыг ч юм уу хоёр номыг маш сайн ойлгоод уншчих юм бол дараагийн зохиол унших суурил бэлдэж ийн гэсэн үг юм бэл. Тэр яг одоо энэ шиг Ингмар Бергманы кино үзлээ гэж олон залууч ярьж байна. Акира Куросава үзлээ гэж. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо цаад үзэл санаа ертөнцийг үзэл тэр өөрийг амьдарч ирсэн нийгмийн тэр байдал төрхийг ойлгохгүйгээр одоо би энэ зөвхөн одоо дөрвөн уулынхаа дунд гарахгүй энэ бодол санаагаар уншаад ойлгохоор буудаг юм байл л дээ. Тэг хүндий байгаад идэв юм. Тийм ойлгосон. Бодохын тулд энэ нүдэнд харагдах юмсыг энэ орчин үүсгэх нь аюулж болох юм бэл. Орчин. Жишээлбэл магадгүй гэр орнотыг засаж тогтчуулж нэг өрөөгөө ч юм уу засаж янзалж болно. Илүү одоо бодоход промоц хийсэнтэй. Бодох сэтлийг дөрвсөн, бодоход шахсан тийм одоо уран зурагч юм уу. Зөв заавал тийм үнэтэй холбогдсон постэр болгочих болно. За эсвэл одоо олон хүмүүстэй одоо ах トゥ нартай ижээ автаг хамт амьдраад өөрт тусгаарлаагүй тохиолдолд өөр нэгсэн жижиг юм бас боломжтой байж болдго юм билээ. Тэгээ тийшээ хараа зугаар зөвхөн одоо бодлыг одоо сануулдаг, бодорой гэж өөртөө сэтэл өгдөг. Одоо тийм 50 ном эсвэл одоо тийм хүмүүсийн зураг өөрх нь одоо даган дөрөд үүний хэлэлт хөгч юм уу. Тийм боломжтой байж болох юм билээ. Ер нь л орчноо маш сайн бүрдүүлж чадах юм бол бодох сэтлийг олж авна гэсэн үг юм байна тийм үү? Тэгэхээр орчин мөр аягүй чухал. Тэгэхээр заримдаа ажлаас хичээлээс тарж ирээд дуртай дуу гэж маа сонсохоос гадна тийм одоо хэцүү тэгтээ ойлгох ёстой тийм одоо хөгжим ч юм уу тавь сонсдог ойлгох гэж чиг тэрний талаар тайлбар уншдаг. Тийм бас байхын зүйтэй юм бэл. Хоёрдугаарт бодоод хар ингээд тархит үүрч байгаа юм шиг санагдаад юм бэл. Эсвэл хугацааны дараа тэгээд тэрийг зайлшгүй хоослохын тулд хамгийн сайн арга нь цаасан дээр буулгах, бичих.
Тийм учраас одоо гадны оюутнууд те европчууд, америкчууд, японочууд маш их биш тэмдэглэдэг. Тэгээ бичээ буулгачаар дараа нь буудлыг үйлдвэрлэх хэвээр үйлдвэрээ агуулах нь хоосорчд юм л. Тэгээ хоосрогууд нь дахиад бодохоор ихгүй зай, орон зай үүсдэг. Тэр ялангуяа залуучууд бас нэг юм бас хэрэгжүүлвэл бас дэм болж магадгүй. Тийм төвс аргачлалж орвол биш баг. Тэгээ тодорхой хэмжээнд тосолно гэдэгт найдаж байна. Нэгээс нь өөрийгөө үйлдвэр болгож байгаа гэсэн үг биш үү? Хүлээж аваад буцааж гаргадаг. Яг зөв. Яг л тийм хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэгээ дараа нь бол ингээ бодолж шийдээд идэг тийм бол болно шүү дээ. Үйлдвэр маань томсон. Цараа нь одоо бяд чинь бүтээгдэхүүн нь улмал та сайжрах. За одоогийн залуучуудад яг ийм л зүйлийг ойлгосоо гэсэн ямар нэгэн зүйлийн уран бүтээл, кино, зохиол тань санал болгох нэг зүйлийг хуваалцвал. Тэг хамгийн сүүлд эсэг залуучуудтай Андрей Тарковскийн Stalker гэдэг кино үзсэн. Энэ киноны талаар товчхон ярьчих уу? За тийм. Stalker гэдэг энэ киноны сэдв нь Лахтус Ругацкийн бичсэн зохиолоор сэдвлэгдсэн одоо голын ирэг дээр пикник гэдэг зохиолыг кино зохиол болох явцдаа Тарковский нэлээд өөрчилсөн юм байлээ. Stalker гэдэг үг орос хэлэнд байдаггүй юм лээ. Англи хэлний үг. Одоо аливаа нэг одоо зүйлийг хийх давах тэгээд тийш хүрх гэсэн утгатай. Одоо ямар нэг хийх хязгаар даваад тэгээд тэрийг дүүрэх гэсэн утгатай юм лээ. Тэгээд кинон дээр 3 гол дүр гардаг. Stalker өөрөө тэгээд зохиолч тэгээд эрдэмтэн гурлаа ингээ мэржлийн нэрийг нэрчгсэн. Энд хүний нэрж байдаггүй. Stalker маань бүс зон гэдэг дага газар руу нэвтрээд хүмүүсийг аваачдаг. Одоо хил дамнуулаад аваачдаг. За тэнд болохоор хайр гаригийн одоо хайр гаргийнхын хэрэгэд хайр гаргийн хөлөг буугаад тэгээ нууцлаг юм одоо бүс үсчихсэн. Тэгээ тийшээ жирийн хүмүүсийг оруулдаггүй гэдэг юм харуул хамгаалалттай зэрэг цагтаагаар хамгаалуулчихсан гэдэг бүс байгаа. За тийшээ энэ удаа авчирж байгаа хоёр үний зорилго нь юу вэхээр зохиолч бол тэр бүсгээд газар байгаад байгаа нууцлаг өрөөний талаар сонссон байдаг. Тэгээд тэр өрөөнд ороод дараагийн зохиолынхаа санааг олох одоо маш мундаг одоо олон түмэнд алдартай болох хүсэл биелүүлдэг өрөө гэж байдаг бол тэр санааг олох гэсэн юм зорилготой явдаг. За дараагийн дагуулж явдаг хоёр дахь хүн эрдэмтэн байгаа. Тэгээд тэр эрдэмтний далд хүсэл нь болохоор Нобелийн шагналыг орлох гэдэг юм хоёр хүсэлтэй хүнийг Stalker маань дагуулж яваад тэгээд дагуулж явах явцад тэндээ төөрдөг, бодилдог. За тэгээд тэр өрөө рүү хамгийн сүүлд нь орох уу болох уу гэдэг ингээд буцаад ирдэг нэг үйл явдал гардаг. За тэгэхээр кино хийцийн талаас маш олон подкаст, олон тайлбар кино шүүмжлэгчдийн шүүмж гэдэг юм лээ. Би нэг киноны хүн биш учраас одоо тэр талаас нэг сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед хийгдчихсэн кино бүтээх арга, операторын арга, даах үнцэг мүзэг маш одоо ол юм шинжилсэн гэж ярьдаг. За хамгийн гол нь энэ кино маань сүүдэргүй бүтээгдсэн кино гэдэг юм бэл. Өөрөлдөл тийм кино урлаг юу гэхээр гэрэл ба сүүдрийн ийм эффект харьцаан дээр л үндэслэж гаргадаг дүрслүүдийг л кино гэж хэлдэг юм байна л та. Тэгэхээр энийг тухайн үеийн одоо боломжоор ийм сүүдэргүй хийгдсэн одоо ийм техникүүд одоо маш максимал өндөр түвшинд ашигласан гэдэг юм билээ. Хоёрдугаарт анх Андрей Тарковский дээр хийсэн өнгө хувирлын мастер гэдэг энэ өнгө хувирлыг бас манай ашигласан хэд хэдэн гол онцлог байдаг юм бэл. За энэ яагаад сүүдэргүй хийгдсэн гэхээр Тарковский маань өөрөө одоо өөрийнх нь үзэл санааны Арсений Тарковский гэдэг аав нь их мундаг символист яруу найрч байсан юм лээ. Тэгэхээр энэний мэдээж үзэл санаа нь бол хэдэг урд хамт өсөж торлох боломж олдоогүй ч гэсэн эцгийн үзэл санаа нөлөөлсөн. Тэгээ тухайн үеийн одоо юм одоо дарамттай байсан нийгэмд одоо чөлөөтэй бодохын гэрэл гэгэний үзэл санааг түгээе гэдэг манай хүний ер нь амьдралынхын өдөр гол дуудлага гэх ном дээр нь байна лээ. Ийм байсан гэдэг. Тэгээ тэргээ кино найруулагч арга барилаар хүмүүст хүргэх хичээсэн. Тэгэхээр энэ трилог ийм одоо гурвал киноны хоёр дахь хэсэг гэдэг. Эхнийхэн дээр Андрей Рублев гэдэг киногоор болохоор одоо икон буюу одоо бурхны дүр бүтээдэг хүний тухай кино хийсэн. Болвол Stalker нь өөрөө икон болох юм зорилготой хийгдсэн кино гэдэг юм л. Тэнийгээр мэдээж тухайн тус гарахад тодорхой хэмжээний 20 саад тавигдсан. Тэгээ нэлээ одоо гарахгүй гэсэн 20 саадыг даваад
гадаадд үзсэн Канны фестивал дараа нь Венеци кино наадам ингээд дараалал чангалууд аваад явчихсан. Дараа нь эх орондны энэ маань маш том дуйлан шууган нэгдсэн байна. Одоо 29-ний кинонууд гадаад очиж шууган нэгдэгээд ямар учиртай кино гарч байгаа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа энэ Тарковский өөрхөн үзэл санаа болж өгдөр Арсений Тарковский гэдэг тэр аавынх нь бас символист чүлгийг бас сонсоод үзчихвэл зүгээр юм билээ. Яг уу Орос дээр байдаг гэхдээ ингээ орчуулад YouTube дээр тавиад үзвэл манай үзэл санаагаа авахсан тэр их болог шанд аршаан дээр аавынх нь үзэл санаа бас нэг талаас нөлөөсөн болов гэж харагддаг. Тэгээд тэр хил хязгаар гэдгийн тухайд хориотой байсан нийгмийн хил хязгаарыг даваад тэр хүмүүс тийм бас өөр одоо гэрэлгээгээ бас найдар байдаг бити одоо итгэл бас шашны сүсийг бишрэлийн алдаарай. Тэр нь дарангуйлын гэдэг юм бол цаг хугацаатай байдаг. Тэрний дараа энэ одоо бид тэр хүлээгээд байгаа гэрэлгээгээтэй юм ирнэ гэсэн санаа юм лээ. Тэгээ кино 2 удаа шатсан гэдэг юм бил. 2 жилийн турш хийгдсэн 2 удаа шатсан. Сэтгэлээр унсан. Тэгтээ дахиад шинээр киногоо бүтээсэн одоо студиуд хийсэн. Бас их тийм сонирхолтой тийм хог энтрийн зураг гараад идэв юм аа. Усан дотор хаягдсан хог новш буу. Тэгээд тэр хүний одоо оюун санааны бохирдлыг илэрхийлээд байна гэдэг. Өөрөө одоо сэтгүүлчдийн ярилцлаганд хэлсэн байна лээ. Завс кино шүүмжлэхтийн шүүмжлэл бас тэр санаа нь байдаг юм билээ. Тэгээд магадгүй яг энэ кино бүтээснээс хойш 5 жилийн дараа билүү тэр нөгөө Чернобылийн атом цэглэх станцын дэлбэрэлт болсон. Тэр бас зөвгнөж яг одоо энэ одоо зүүж мэрэгч төлөгч үүднээс биш. Хэрвээ одоо нийгэм асуудлаа шийдэхгүй нууцарууд айдаг, шивнийч ярддаг юм шийдэхгүй болвол хаана гадар нуугдаад байгаа юм тесэрч гарнаа гэсэн санааг бас хийсэн байж магадгүй. Тэрний одоо нэг юм нь энэ Чернобылийн атом цэглэх станцыг бас тодорхой хэмжээгээр бас нийгмийн аюул нүрлээд байгаа гэдэг кинон дээрээс бас илэрхийлэх гэж бас хичээсэн байна гэдэг юм бэл. Тэгээ сонирхолтой энэ 3-4 нь юусе нэг тийшээ харж байгаа тийм нэг зүг рүү харж байгаа юм байдаг юм. Бүх юм дээр гуруулаа ингээд өөр тийшээ харддаг. Тэр юм 3-ны үзэл санааны зөрчил юм өөр бодол санааг тэр хүмүүсийн харагдаж байгаа зүгчээр илэрхийлж байна. Тэгээ гэх мэтч их маш олон сонирхолтой юм тайлбар кино шүүлгчдийн юм ярилцлагууд байна лээ. Тэгээ нэг кино үзэж зайлшгүй бид нар тэрнээс мөшгөж ингэж бас нэг судлахгүй болвол энэ төвшин бид хэдийн одоо бодол мэдлэгийн одоо суур бэлтгэдэг учраас одоогийн байгаа нөхцөл төр ойлгох юм ихээр 3 нөхөр яваал гэдэг хэвтэйл гэдэг ямар ч үйл явдал байхгүй. Тэгээ цэцэрсэн баах ярианууд чиний юм уу юм. Хүн уян зөөлөн балархай байх тусмаа шин ялах хүүхд тул тийм байдаг тэр хүчний илэрхийлэл. Амьдралд би одоо хадууж чинь гэдэг модны мөчээр хадуурах тусам тэр үхийн өмнөх шинж тэмдэг юм аа гэдэг. Тэгээ бид нар одоо яриад байдаг залуучуудаа чи хадуучтай бай, тэмцээртэй бай гэдэг. Одоо зөв ч юм уу буруу ч юм уу тийм. Магадгүй зөөлөх уян байгаа тэр залуу хүмүүсийн нэг талаар мөн чанар биш боловч төс ирээдүйд өсөх хөгжих тэлэх бас боломж орон зай нас гэдэг юм бэл. Тэг гих мэтч бид нэг кино үзээд тэрний араас судалгаа юм ухаад үзээд тахаар одоо би өөрөө зөвс тайлбарлах гэж юу байх вэ тийм ээ. Надаас илүү одоо мундаг тайлбарласан хүмүүс юм уншаад тэг дараа нь дахиад 2 3 4 5 удаа үзэхээр тэр маань буудаг. Тэгээ дараагийн одоо Тарковскийн кино үзэхээр илүү одоо тэрийг ойлгох. Тэгээ магадгүй одоо Ингмар Бергман кино зарим талаар ойрох юм байл шүү дээ. Тэр 7 дахь бац, 7 дахь тамга гэдэг кино бас тэр сэдв зураг авалтыг зарим нэг ойрхон гэж хүмүүсийн тайлбар байлээ. За Акира Куросавын гуруула найз байсан. Solaris гэдэг нэлийн сүлд хийгдсэн кино Акира Куросава ярьж үзээд би энэ дэлхий дээрх одоо яагаад ингэж төрсөн. Тэр байгалийн бие цаачийн өсөл томилгоо гэдэг юм ойлголоо гэж хэлсэн бас үг нь. Ер нь зүгээр сонирхолтой. Тэгээ дараагийн юмнуудыг залуучууд маань бас сонирхол судлаад үзээрэй гэдэг энэ төр завсрал хийдаа тий. За тэгээ. Үнэхээр сайхан мэдлэг мэдээлэлээ хуваалцсан танд баярлалаа. За юм боломж олгосон гэлээ. Бидний ярилцлагыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Бидэндээ холбоотой санал хүсэлт сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай. Таны ажил үйлс амьдралттай сайн сайхныг хүсье.